Зэн мэцхан уу 8 модон цэцэг байна. За би өөрийн подкастаараа Алтан Дээл Карнеги гэх номыг ярьж тайлбарлаж өгөх байгаа. Энэхүү номыг уншиж байхад яагаад ч юм надад энэ нэг асуулт орж ирсэн. Энэ асуулт нь яагаад энэ хүн ингэж энэ номыг бичих болсон юм бол гэсэн асуулт хамгийн түрүүнд орж ирсэн. Тэгээд судлаад үзэхээр энэ хүн залуутайгаа айгүй дэлхийн олон улс орноор аялж явж байсан хүн юм байлээ. Гэхдээ зүгээр аялах биш, тухайн утсан улс орныхоо соёл иргэншил түүхийг судалж явж байсан. Тэгээд эргээд их орондоо ирээд 40 наснда эдгээр номнуудыг бичсэн байт юм лээ. Тэгээд эргээд энэ номнууд нь айгүй алдартай болоод энэ хүн дахиж дэлхийн олон улс орноор аялж номныхоо талаар лекц тавьж явж байсан хүн юм байна лээ. За номны талаар гэвэл энэ ном нь 5 баттай. 5 батны 1 батн дотор нь 3 бүлэгтэй. 3 бүлгийн 1 бүлэг дотор нь хамгийн багадаа 3-аас 16 хэсэгтэй байдаг. Номны гариглалын талаар гэвэл энэ зохиолч нь ерөөсөө уран зохиолын маягаар биш, өдрийн нэмэлтээр хөтлөж байгаа юм шиг, эсвэл хүнд зөвлөгөө өгж байгаа юм шиг тэгж номнуудаа бичдэг. Энэ ном нь яг юуны тухай гэвэл хүмүүсийг яавал зөв амьдрах уу? Хүн яавал өөрийгөө жаргалтай байлгах уу? Өөртөө яаж сэтгэл хангалуун харамсахгүйгээр энэ амьдралыг дуусгах вэ гэсэн иймэрхүү чухал зөвлөгөөнүүдтэй ном. За энэ номыг уншиж дуусгасан тухайн хүн тууштай байдлыг үнэхээр олж авна. Жишээлбэл заавал нэг юм дуусан тустлан тууштай хийгээд дараагийн юм руу нордог. Иймэрхүү тууштай байдлыг үнэхээр сурна гэдгийг би хэлж чадна. За эхний бүлгээс нь эхлээд бүгд болсон явдал дээр тулгарлаж эдгээр зөвлөгөөнүүдийг өгдөг. Судалсан бүхнээрээ энэ хүн зохиолч нь зөвлөгөө өгдөг. Тэдгээр зөвлөгөөнүүдтэй олон хүнд түгийхийн тулд тэгж эдгээр номыг гаргасан байдаг. За энэхүү номыг уншсанаар тухайн уншигчд гарах үр дүнгууд нь гэвэл ямар нэгэн юмд заавал тууштай явж сурна, юмсыг сайн эрхзүүлэн бодно, шууд шийдвэр гаргахгүй байна. Сайн бас муу зүйлсийг хооронд нь ялгаж салгадаг болно. Гэх мэт иймэрхүү олон зөвлөмжүүд, иймэрхүү олон хэрэгтэй зүйлс энэхүү зохиолд багтсан байдаг. Гэхдээ мэдээж тухайн хүн гэр зөвлөмжүүдийг авна уу, эсвэл зармыг нь үлдээн үү? Мэдээж тухайн уншигчийн өөрийнх нь сонголт байдаг. За төгсгөлт нь жаахан зөвлөмж өгөөд дуусгая гэж бодлоо. Та ирээдүгөө шийдсэн, эсвэл та ирээдүгөө удахгүй шийдэх гэж байгаа бол та энэ зохиолыг уншаад зөв сонголтоо хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ номны бүх батийн биш, ядаж нэг батийн уншаад үзээсэй гэж хүсмээр байна. Яагаад гэвэл та энэ зохиолыг уншаад таны амьдрал, таны үзэл санаа бодол, таны ирээдүй хэр их өөрчлөгдөхийг ээж мэдэхгүй, тааж мэдэхгүй учраас энэ номыг зөв талаас нь хүлээж аваад өөртөө ашигтайгаар уншаад үзээсэй гэж би хүсмээр байна. Анхаарал тавьсан та бүхэнд үнэхээр баярлалаа.